Нөгөө баяр цогтын алдарт эрсдэлгүй тий. Одоо Монгол улсад ашигтай гэсэн энэ одоо ловрын гэрээнээс болж өнөөдөр Монгол улс оюу толгой ийм өндөр хэмжээний орлого ашигтай ажиллаж байгч нэг ч төгрөг ноогдол ашиг болгож авч чадахгүй харамсалтай. Гэтэл мөнгө сүг захирал хандаж хэлмээр байна. Дөнгөж шинэхэн томилогдоод 2 сар ажил дээр байгаа анхны Монгол хүн гэж их сошиалор явуулсан те. Анхны Монгол захирал маань өөрийнхөө ажлыг онцсан гэж дүгнсэн байна. За энэ миний үг биш шүү. Энэ нэг хэвлэлээр хин нэгний хэлсэн үг биш. Энэ мөнх сүг захирлын өөртөө дүгнэлт тавьсан үг. Ерөнхийдөө онцсан гэж дүгнсэн байна. За яг уу Rio Tinto компанид онцсан дүгнэлтийг авчирсан байх. Гэхдээ энэ ловрын гэрээгээр өнөөдөр бид нар юу ч хүртэж чадахгүй байгаа бухимдалтайгаа Монголын ард түмэнд хандаж онцсан дүгнэлт гэж яг юу хэлээд байгаа. Хэнийг онцсан гэж дүгнээд байгаа. Хэнийг онцсан дүгнэлтээр доромжлоод байгаа. Энэ 16 жилийн туршид эсвэлтгүй явж энэ Монголын тал ямар ч ноогдол ашиг авахааргүй авах үед орлого нь огцон буурах ийм нөхцөл байдалтай байж байгаа бухимдалтай ард түмнийг багахан шиг доромжлоороо. За оюутлогоо за компани ямар ч хэлсэн тайлангаа за ингээд миний гарт бай те. Эхний улирлын тайлангаа нэг 9 хуудас текстээр 2 хуудас хүснэгцтэй гаргажээ. За үүнээс хойш түүнээс цааш оюутлогоо үндсэн хуулиараа бол ард түмний өмч. За ард түмнийг төлөөлсөн парламентэд тайлангаа тавьж явах ёстой. Ер нь нэгэнтээ стратегийн ач холбогдлохын ордууд ард түмний өмч юм бол ард түмэнд нь тайлангаа тавих ёстой. Ил тод байх ёстой. Дараагийн улирлын тайлангаа харин 200 хуудас санхүүгийн бүтэн тайлангаа тавиараа гэж бас хэлмээр байгаа. За 3 дугаарт яг одоо хилцээр сүүлийн 3 сарын ихөө зогсолтын байдалтай байна. За энэ хугацаанд бид нар 1.8 их найт төгрөгийн зээлийн хүү бас төлөх хэмжээтэй ингээд өдөр тутам зээлийн хүүгээ тоолсон нэгэсэндээ им ловрын зээлийн гэрээгээл өдөр болгон ярьсан хэвээр. За тэгэхээр одоо оюутлогоо компаниас хилцээрт Эрдэнэс оюутлогоо компаниас Эрдэнэс Монголоос за Монгол Улсын засгийн газраас хилцээрт ороход өөрсдийгөө бас бэлтгэх хэрэгтэй. Монголын талаас хийж болох зүйл бол Эрдэнэс оюутлогоо компани гүйцэтгэх захирлын албан тушаал байна. Оюутлогоо компани Монголын 34% төлөөлж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүн байна. За энэ 4 албан тушаал дээр одоо шинэ засгийн газар хин нэгний шахааны анкетээр биш. Хин нэгнийг зүгээр нэг ажил олгох гэж улс төрийн оноо авах гэж биш. Харин мэрэгжлийн ур чадвартай Rio Tinto компанитай хилцээрийн ширээн дээр хангалттай суугаад тэднээс дутхааргүй хилцээрд орох чадвартай мэрэгжлийн өндөр ур чадвартай хангалттай англи хэлтэй боловсролтой туршлагатай энэ залуусаас тавьмаар байна.